Одоо баг 2-3 таач уулзчих шиг байна. Одоо ер нь яамд юу ярьдгийг, хэний амнаас ямар үг гардгийг одоо бид нар баг үг үсэг болоор цээжлэхээр бид нар ямар асуулт тавьдгийг гэсэн та нар маань ч баг ийм мэдхээр ийм төвшөнд л байгаад байна. Тэгээ ард иргэд маань бол одоо үнэхээр яаж юм гэхээр энэ их хурлын гишүүд засгийн газар гээл маньусыгаа хараагаад байдаг. Тэгэхээр бид одоо бас та бүгдийг авчирч байгаа л ингээл асуугаал байдаг. Тэгээ ямар нэгэн тийм дөрвтэй одоо энэ хилцүүлээс гарсан шийдвэрлэлц одоо яг тийм зөрөгтэй хийж болчоор юм одоо ер нь юу байна, юу харагдаад байна. Тэгээ энэ заавал ийм нэг тийм том төсөл явуулна гэл ингээд байдаг. Гэтэл одоо жижиг асуудлаар зарим нэг юмдаас гарц боломжууд ер нь харагдахгүй байгаа юм уу? Тэгэд энэ их мөнгө төгрөг эдлээ уулаа гэл ингээд нэг ийм л юм одоо бас яригадаад ингээд явагдаад олон жил ярьж байна. Тэгээ үнэхээр одоо бас энэ бодиттой тооцоо хийгээд үзэх юм бол энэ чинь одоо хичнээн айл өрх энэ одоо орон гэртээ болчих цаашлаад энэ утааны гамшигын байдлаас бас гаргахад дөхөн болох ийм удаажлууд хийгдэж болохоор байсан байна гэдгийг одоо манай бүгдээрээ дотроо тоо бодоод ингээд гаргаад ирчихэж байгаа. Тэгээд ер нь одоо дөрөвтэй хийчих юм юу байна? Ингээд одоо олон жил яриа суугаад ах юм уу яах юм те. Тэгэд энэ талаар энэ зөрөгтэй хүн байна уу ер нь юм хийчих тийм. Магадгүй тэр одоо эдсэн улсууд маань биднээс илүү харин одоо тэр орон шорондоо илүү цэвэр агаарт амьдраад байгаа юм биш үү? Тэгээ ийм байдалтай бид нар байгаад ах юм уу? Тэгээ би нэг түрүүчийн эхний хилцүүлэг дээр мэрэгжлийн хяналтнаас нэг асууж ирсэн асуулт байна. Тэн дээр одоо би бас дөрөвтэй хариулт авч чадаагүй. Яасан гэхээр энэ иргэдтэй ямар нэгэн байдлаар бид нар ингээд мэдээллийг айгүйх муу хүргэдэг юм байна. Ялангуяа энэ сурчлагаа түрүү тэр зөвлөх хэлж явах шиг байсан соён гэрүүлэх ажлуудыг бид нар бас муу хийдэг юм байна. Тэгээд тийм ч ард иргэд маань ерөөс дандаа юм бэлэнчлэх сэтгэлгээтэй, авахын сэтгэлгээтэй бид очиж хийж өгөх юм үүрэгтэй юм шиг ингэж харцдаг. Тэгээд ирэхээр энэ ард иргэдийн энэ өөрсдийнх нь ухамсарын төвшингээс жоохон дээшлүүлэх хэрэгтэй байгаа юм аа. Үнэхээр яг одоо амьдралын болцоогоос авахгүйлаад дүүрсээ авч чаддаггүй, төлшөө одоо зүүн хэрэгж чаддаггүй ард иргэд бол зөндөлвөл л дээ. Юу хамаагүй төлж байгаа, гарт таарсныгаа түүгээ төлжиж байгаа, амьдрах ирэхээр ингэж байгаа улсууд бол байгаа. Гэд цааталт нь бас аж ахуй нэгжүүд гэдэг олон том газрууд байж идэг. Эднэртэй манай мэрэгжлийн хяналтынхан яг ямар байдлаар одоо харьцдаг юм бэ? Энэ торгуул тийм ээ оногдуулдаг одоо энэ хэлбэр байдал чинь одоо ямар байдлаар өөрчлөгдсөн бэ? Түрүү одоо хэлцүүлэгдээр бол их тийм их л бага хэмжээний торгуул ногдуулдаг тухай ярьж ах шиг байсан. Эннийхээ одоо торгуулийн хэмжээг нэмсэн үгүй юу? Ер нь одоо ард иргэд байдгаа албан байгууллагын хүн болгонтой ухамсарын энэ хариуцлага тооцдог юм руу одоо бид нар орохгүй бол энэ утааны бохирдоос бол тэргүй гарч чадахгүй. Утааг бол ямар нэгэн байдлаар хувьчилж авч болдгоо учраас энэ цэвэршихгүй байгаа юм. Хэрвээ утааг хөвчлээд авчиж болдог байсан бол энд цэвэрссэн. Бид нар энд галт хэдийн гарц олцсон байгаа. Тэгэхээр энэ иргэдийн ухамсар, хувь хүний ухамсар гэдэг нэг жоохон дээшлүүлж иж утааны одоо энэ гамшигаас гарах бас нэгэн одоо гарц болж чаднаа. Сайжруулсан зуух гэдэг стандартын бид нар батлаад байдаг. Бид нар нэг нүглийн нүдийг гурлаад хуураад байгаа. Утаа гарахгүй ингээд харагдаад байхаар зэрэг бид нар утаа буурцсан байна. Одоо хар утаа биш цэгэр утаа гарч ийн. Ерөнхий сайд хүртэл арай агаар нь чанар утаа болцсон энэ ярьжсэн түүх биш 2-3 жилийн өмнө. Энэ бишээ. Хэдийгээр давхар сайжруулсан зуух маань түлшний бүрэн шаталт өгч байгаа болохоос биш яндангаар гарч байгаа нүүрс хүчлийн хөхрөвчлийн азотын давхар эсвэл яг хിവэрэ шүү. Энэ аль зуухан дээр.